За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань дуутай, хууртай, сайхан намарч байгаа байх гэж итгэж байна. Яг одоо миний ингэр дээр байгаа нэгэн гайхалтай телевизийн 25 жил тохиож байгаагаас үзэж та бүхэндээ дуулгахад туйл их баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид бүхэн ямар учиртай дугаарыг одоо бэлтгэн хүргэж байгаа вэ гэвэл 25 дугаар суваг телевизтэй зориулаад нэгэн хүндэтгэлийн дугаарыг манай одоо танаад хоны гэд нэвтрүүлгийн үеийн одоо хөтлөгч, сэтгүүлч, залуучууд маань нэгдэж одоо нэгэн хүндэтгэлийн дугаарыг бас өргөн барихыг бид нар хоорондоо ярилцсан юм байна. Тэгээ бүгдээрээ бидэнтэй хамт байгаараа энэ бол 25 дугаар суваг телевизийн 25 жилийн үед зориулсан хүндэтгэлийн дугаар. Хамтдаа явцгаая. За ямар ч байсан зорьсон газараа ирлээ. Одоо энэ тэрл жуулгээд амралтан дээр манай хэд одоо энэ чи ирдсэн хүлээж авсан. Өнөөдөр бас бороо айхтар орчих юм болов гэсэн чинь бас ч гэж гайгүй. Нэг халуун биш, хүүтэнч биш гоё өдөр тагласан. Тэгээ одоо дотгошоо хэдүүлээ нөгөө хэд дээр ороо. За. Явда гэвэл би чинь яана. За манайхан энэ лог юм шиг байна да. Энэ бол янз бүрийн амралт шүү. За. Ингээд сууж идэв би. За. Насаа хөгсөн чи хамгийн дөөнөл үү? Насаа хамгийн хөгсөн нөлөө ямар нэлээ? Гүү. За. Сайн явж ирлээ. Удаа үлээ айгүй. Уучлаа. Манай Улаанбаатар чинь амар төгтөрдөг байхгүй юу? Та нар усаа мэдэхгүй байх нэг энэ хол гоё газар байдаг юм лээ. Тэгээд айлмал тамхтай ингээд айлаа хүлээлгээд өө. Хөрөөд хийсэн лавшаан лаглаагаад. За. Яа. За сайхан явцгаана. За сайхан байна. Намарчаа сайхан. Сайхан байна. За тэгээ манай хэд ямар ч байсан одоо үзэгчд маань хараад бол мэдээж таньж байгаа. Энэ бол одоо танаад хооны нэвтрүүлгийн сэтгэл зүрхээ зориулсан ажиллаж исэн залуучуудын бас шиг нэг 60% байгаа юм уу те? За тийм баг. 60% л байна. Тийм байна. Тий. Тэр 20 хайцсан би. Миний сонсноор Тэнгис болохоор Америкт байгаа сурахтай. Америкт байгаа сурахтай. Улмаа ажилд авцсан гэсэн ойлголттой. Тий. Тэгээд ямар ч байсан уулзъя гэдгээрээ уулзцгаая. Бүгдээрээ ярьсан учраас танаад хоны гэдэг нэгэн тугандор байдаг учраас энэ нэвтрүүлгийг хин нэгэн өмчлөх хэрэггүй учраас 25 дугаар суваг телевизийн 25 жилийн ойдоо зориулаад дурсамжаа яри 25 дугаар суваг телевизийн үеийн хамт олонд хүндэтгэл үзүүлээ гэсэн үднээс бүгдээрээ мишак хүрээд ирцгээлээ. Мишактайгаа ирлээ. Мишактайгаа ирсэн. Мишактайгаа ирсэн. Марко тэрийг бол мартахгүй. Амар босруулгуу болцсон юм. Мишак шиг бүр өрөвч өрөвчтэй. Йоо, бүр амар болсон шүү. Юу ярьж байгаа энэ ч одоо би нэг аль тэд чонсон баг ягч болцсон шүү дээ. Би чинь цулгаагаар л үрдэг байлаа шүү. Мишак юу? Цулгаагаар л үрээд. Охин чи хэдэн оноос илээ? Алтаахын чинь нөгөө гишүүн байгаад 8 он. 8 он. Тий 8 он баггүй. 8 он чинь хизээс гишүүнээсээ буулаа. 12 он. Тэгвэл би 11 он баггүй. Яг буухынхаа өмнө жил юм шүү дээ. Яг өмнө жил баггүй. Тэгээд нэг 10 сар ихтэй. Нийтдээ 4 айлт хонсон байдий. 4 төлөвч 4 айлт хонсон байдий. 4 айлт хонсон. Одоо тэр 4 айлыг бол ер нь тасгаа самна үз. Гоо амархан. Амархан тий. Ганцоо. Хамар царга хутлаасахтандаа айлын ихнэр махахараад намайг тасандаа
Манай ганцаагийн шток чи юу үлдээ бас. Ленин маягтай энэ нэлээд ширүүмэг. Тэр чи манай нөгөө 25-ын төвшөө анх алтаахны өдөр дуудаал. Занаашэр гэлтэй гэж байна. Би чи угаасаа мэдээнээс суралцдаг ч штэ. 13 4 жил мэдээнд явсан юм штэ. Та мэдээгээр дагнаад явдаг гэсэн. Нэг өдөр алтаах манд дуудлаа. За яваад ордоо. За чи танаа томныг хөдөлгөөлтэй гэж байна. Гэхдээ сонирн болол үгүй алтахаа алтан дөрөвч байгаа штэ. Би одоо юу хийм бэ? Яах юм бэ? Тэ? Чадахгүй гэсэн. Тэгээд миний стилч биш би ч одоо зүгээр нэг мэдээнээс сэтгүүлч ингээд бас арай нэг юу гэдэгтэй нэг гоё цэнгэнт юм хөдөлж чадахгүй хаа гэж хэлсэн юм. Тэгсаалтах гөө хүмүүр чадхаа өөрөө чаднаа. Бас нэг өөрийнхөө зүгээр ингээд явчаа. Тэ. Тэгээд би хэлээ одоо манай алтан төрөөгөр хүртсэн юм чинь тэ одоо алтан төрөөгөр та хөтлөлтөө. Тэгээд би хэлсэн. Тэгсэн. За яг одоо чихний хэлж хэдэн дугаар хөтлөөт гэл. Ингээл тушаал буулгасан. Тэгээд алтаахтай загнуулаад гарсан да. Тэгээд манай төвшөө гэдэг их төвшин. За гарын одоо старк гэж хийгээд явцсан. Тэгээд ерөөдөө сав гэл ингээд старк бэлэн болол за айлчинч бэлэн гэл ингээд ерөөсөө шууд ингээд мишоко тий мишоко аваад гар гэл ингээд гарцсан. За тэгээд явсан анхны дугаараа энэ тэржийн нэр эндээс хийсэн шүү. Тэгээд ирэхэд за чи болох юм байна. Яваад бай гэж ингэсэн. Тэгэл магтуулаад загнуулаад ингээд явсан да. Тэгээд хэдэн дугаар бэлтгэснээ би бас яг санахгүй шүү. Би чи юу байсан бэхгүй. Бас яг тэг чи нөгөө зулаа захирал байсан шүү дээ. Яг одоо алтахыг орлоо зулаа захирал байсан бэхгүй. Би чи нөгөө 25-ын гадаад мэдээний дикторээр орсон бэхгүй анх. Гадаад мэдээ уншаал гонжон зүрхэл ингээл цэмбэр байсан юм аа. Тэгсэн чинь нэг өдөр зулаа захирал өрөөндөө дууж чинь орсон чи зархаа чамд нэг том нэвтрүүлэг өгнө. Хөтлж чадах уу гэсэн. Тэгэхээр би гайхал. Нөгөө нэг тэр үч одоо хүмүүс намайг танихгүй одоо нөгөө нэг хинхэг байгаа шүү дээ. Юу ч байсан чаднаа л гэсэн. Тэгсэн чи танаа тоны гэсэн чи шокнд орж байгаа чи. Тэг чи яг ганзоогийн дараа ахгүй юу? Тэ ганзоо би ч дөрөвдөх юм чинь. Тэгэл танаа тооны хөтлөн чадах уу гэхээр нь чаднаа л гэсэн. Айгуу том зөөр. Шууд чаднаа л гэсэн. Тэгээд би чи хамгийн анхны дугаар нэг за өөрөө айлаа бол. За тэг ихний дугаар туршилтын нэг дугаар хийгээд гэхгүй. Тэгэхээр би авчиад Төв аймгийн тийшээ. Одоо зурглаач нацгатайгаа зүг явсан. Тэгээ нэг малчин айлдчаад очсон чи өөрхий нөгөө ихнэрэн жирэмсэн хүүл хүүхдтэй болж таараа. Шууд айлд очоод ихнийх нь малчин айлын гэрт очоод за сайн байна уу танад нэвтрүүлэг хийх гэсэн ингээл шууд дайрал орцсон. Нөгөө хүн чи за тэг гээл айгуу сайхан нэвтрүүлэг уулын туршилтын дугаар байхгүй юу? Намайг хөтлөх үү яах уу гэдэг нэг тийм цэндэрэн дээр тэгсэн чи тэрийгэ хийгээд бусаа ичдэг байхгүй юу? Тэгээ тэрийгэ ирэл монтажсан их сайхан нэвтрүүлэг болсон миний хувьд бол. Тэгээ тэрийгэ эфирт гаргаагүй байжгаад дараа 7 хоногт нь шууд хинтийн бор өндөрлөө нөө уурхайн одоо гүний уурхайн нэвтрүүлэг хийгээд намайг шууд томилтоор тэгэж явж ирээл дараа нь талига часын ахынд нэг өчч хоноол. Тэгээд ховдын нэг дотор байрны оюутан хүүхдүүдийн 10 жилийн хүүхдүүдийн дотор байрны хоноол 3 дугаар игээл тэгэл 4-р дугаар айл олддгоо тэгэнгүүт нь нөгөө хамгийн анхныхаа туршилтын дугаарыг хөвөрлөө маа гэд өчгүй юу. Тэгсэн чинь яг тэр чинь тэгээд яг алтаа ахчаа нөгөө гişүүнээсээ буугаад яг буцаа 25-даа ажиллаа авч ирсэн үе. Тэгэл эфирт өгцсөн тэгэл байжсэн чинь л нэг өдөр алтаа захиралд дуудаж чинь гэж. За ратра 4 дугаар гэсэн уулзаагүй шүү дээ би алтаахт чинь нүр тулж байгааг байхгүй. Тэгэл дахиад орсон чинь л за сайн уу сайн гэсэн. Чи ямар хачи юм хийгээд эфирт юу түлхэж вэ гэнэ. Тэнгүүт ингээл сонирн болж байгаа юм чинь. Тэгэл үг хэлж чадахгүй ингээл байсан чинь. Чи бол сэтгүүлч биш. Чи бол хөтлөгч биш. Гарч гудамжиндаа гарч лааз өшгөл ажлаа хүлээл гэж үг зайл гэсэн шууд. Сөнгөл яваад яг тэгэхэд би бол шууд нүднээс нүлэмс гарч байгаа юм чинь. Айгүйх сэтгэл байсан. Сэтгэлээр яваад исэн. Тэгтэл тэр хүн тэгээ хэлэнгүүт л тэгэл гараа явсан да хөрхий. Тэгээд тэгэж хэлэх нь яг тухайн үед бол айгүйх тийм сэтгэлийн дарамт за би ч телевизийн салбарт бол ажиллах хэрэггүй юм байна гэдэг айгүйх тийм унланд орсон баг. Тэгээд нэг 2 сар иртэ болж байгаа. Ер нь яхалаараа нэг хүн ингээ хэлэнгүүт ер нь ягаа унах хэвээр. Гэнгүүтээ шууд ИТV телевизээр дахиж ажилд ороод тэгэл нэгсэндээ энэ нь одоо тухайн үед их хүн туссан ч гэсэн бас одоо хожим ботход
маш их сэтгэлийн хат бас нэг хүний хор шар хөдөлгөсөндөө бас нэг ирчүүж өгсөн болов гэж би бол одоо тэгж хувьдаа тэгж үнэлдэг. 25 дугаар суваг телевизийн танаа тооны нэвтрүүлэг. Ер нь бол танаа тооны нэвтрүүлгийг одоо ингээд ярих юм бол алтан төрөг ярина. Тийм ээ. Таныг ярина шүү дээ. Дугаар сугах. Энэ нэвтрүүлэг бол одоо ер нь одоо яг эхэлсэн 25 дугаар телевиз маань өөрөө 25 жилийн түүхтэй. Тийм ээ. А энэ нэвтрүүлэг маань яг эхлээд одоо бас яг хэдэн жилийн ард юм бэ? Тэр эхлэлийг бол одоо та тавьсан юм шүү дээ. Хэдэн нийт одоо яг нэр хоногийнхоо жилийг бас тоолж үзье. Бас яг ой байгаа ч юм билүү. 2006. 2006. Одоо 15 жил болж байна. Таах жишээ нь одоо доромжлуулж гэх нь хаашаа юм. Ингээд загнуулж үзээгүй 25 хүн байд юм уу? Байх гэдэг тий. Тэрийн даваа дулам хурцлаад өөрийгөө явах нь угаасаа зүгээр л алтайхаа өөрхийн зорилго нь тэр багцсан баг. Алтайхад би нэг удаа магтуулж үзээгүй тэрнийхээ төлөөч урамдч гэсэн үгдий зэрэгтэй л явж байгаа бох юм бид нар бүгдээрээ. 2006 онд нэг хариуцлага жижиг гэж байдаг шүү дээ одоо. Тийм. Хариуцлага жижиг хийгээ байжсэн. Алтайх коридор алхаж явна. Төмсөн толгойтой наашир гэдэг. Нам төмсөн толгойд идэг. Өрөөндөө дуудаад хоёул шинэ юм хий. Тэгээд чи ер нь яг юу их сонирхолтой байна гэдэг. Би ер нь ярьцлаараа л дагнамаар байна. Гэхдээ би студид сууж ярьцлах юм хэрэггүй. Тэгээд нөгөө соёлмаагчтай загвар хүмүүс соёлмаагчтай амьдралаа гэж хийдэг байсан. Тэгээд студид сууж ярмааргүй нарай бас энэ тайз мэз газраа өөрчлөмөр байна гэдэг. Тэгээд чи ямар байна гэдэг. Ер нь гэрт нь очиж ярьцлах юм яах вэ? Алтайх түүл чи хоноод хийч. Айлт хон. Тийм жимшок авч. Тэгвэл танаа тоныг хийчихв. Болж байна. Маргааш хурдан л ерөөсөө нэг оройны. Тийм ээ. Алтайх чи өөрөө шар дэлгүүрлөө харж агаад л нарийн хэсэгээ зууж агаад л санаа болдог. Яриа шууд тагтар. Хажууд бурхан шиг бас мундаг редактор байлаа. Авир мэдгэж. Бурхан шиг бас редактор байлаа. Нэг өрөөнд хоёлаа суун, тамхиа зуучаа сууж. Хоёр талаас тэр хоёрыг үгийг сонсож редактор болж хүмүүжнэ гэдэг бол олдшгүй. За яа мөнөөсөө мөн. Тийм биз ганцаа тэрийг бол хэрэгтэй. Галсаах маань гэж 25 байсан. Тэгэл танаа тооны ихэлсэн. Түүхэн. Тий. Тэгээ би сандыч алтайх чинь нэг өрөвчтэй айлдаа явдیں۔ Тэр хоромч танаа тооны чи эхлээд бас нэлээд хүмүүс үздэг болцсон. Бас нэг олонний танил майл хүмүүсийн тонцсон. Тэгсэн алтайх өрөвчтэй айлнаас нэлээд явж чад ирлээ. Юу вэ төмсөн толгойд 50 да. Би чамд ийм ацарсан Европ бас. Ямар юм гэсэн. Оддын өвчин тусдгийн эсрэг юм. Хараа бүтээстэй. Тэгтээ танаа тоныг юу би яг нэг сэтгүүлчээр төгссөн болохоор зүгээр л 25 хөдөлмөрийн гэрээд ажилтсан шүү дээ. Цалингаа авах гэж тэг гоё юм хийх гэж одоо л яг миний яг нэг шатдаг юм. Одоо ихтэй хөгшөрчөөд нэг одоо юу гэдэг нөгөө урилга гай нэвтрүүлэг байдаг шиг те миний муусаа найзууд шиг ингээд нэг юм лохруу суудсан бид тэгж байгаа юм биш л дээ. Гэхдээ эдгээр сайхан залуу насан дээрээ байна. Гэхдээ илүү 10 зал насан дээрээ л идсэн таал хөрөх юм уу одоо энэ хөгш насан дээрээ л үзээд байгаа. Өдөл насандаа үзээд байгаа болохоос гэж эхэлжсэн түүхтэй тийм ээ. Гэж эхэлжсэн түүхтэй. Тэгээд яг хүмүүс сайн мэдхэн бид нэр өнөөдөр тонголог гэдэг бүсгүүд урсах хэрэгтэй баг. Тийм. Тэр бүсгүүд зөвхөн алтан төрөгийн хийсэн 25 хийсэн гэхээс илүүгээр Монголын арт түмний хайртай охин байсан. Ундаа автсан тий. Ээжтэй юу авах юм бэ бүгдээрээ? Тийм. Ийм үү? Ээж нэмгүй болцсон уу? Ийм нь хаана зардаг юм? Энд ийм зарахгүй юм шүү дээ. Харамсалтай юм тий. Ээжтэй ийм авалч. Хорвоод хит сонсон эчим бүвэ анхны дуу онгор зүрхийг уйрасан эдийн цагаан уйхан дуу эчим бүвэ дуу их надад хайрсан энд миний гомдох эчим бүвэ Чи ингэж цаваа идэхгүй. Би гэртээ очиод идэл та. Чи даа хошооч үлдэх үү дээ. Энэ хоолноос юу амтагдж байгааг би хэлэх үү? Амар гой сэтгэл амтагдж байна. Амьдрал хайртай бүсгүүний амт амтагдж байна. Стогоо ямтай хоол байна. дүрингээ татуулсан гэрги зандам ус
замдан тэнгэрийн бүсгүй нар сарын сүлж эсэма мэндэн учрал байлгүй тэнгэрийн бүсгүй Энэ хоёр нөгөө бид гороолох нь ингээл байдаг болохоор аюу хүний мөрөөсөл болцсон. Одоо ингээл гороолох нь байгаад бас ингээд ахлаар ээжээ энд ингээд амьдрах юм уу? Ээжээ ингээд л хэлэхгүй ирэхгүй юм уу гэдэл ингээд ирсэн надаас ч нөгөө байнга шалгал. За одоо ингээд үсэн ч харамсаад ах ч юм алга гэдэг нэвлэрсэн байсан байхгүй. Өөр нэвлэрчихсэн байсан. Энэ хоёр орны өмнө зогсоод төрөний эмчнэр ирээд нөгөө тариа ээж хат. Миний ээжийг битгий өвтгөрөө манай ээжийг битгий ингэж аяаха хатгаараа эмчээ гэл дуувал уйлаа зогсож байсан хоёр хүүхдийн нүдний нулимс их юм бодогдоос. Ядуу хүн гэхээр халтар байх хэрэгтэй юм шиг ойлгоцтой манай монголчууд их сайн. Ямар ч ядуу хүн цавнгийн мөнгө олддог л байна. Хүн өнөдр ядуу яагаад ядуу гэд нэр зүг явж байгаа юм бол хүн яагаад ядуу гэдэг тэр нэрийг тий өөр нэрээр сольж болдгоо бид нэр тэмцэл хэвээр байна. 25 дуус хүүхлээ зүйл буянтаа сайхан тал байж. Үнэхээр юм мундаг. Редактор төвтэй телевиз. Редактор төвтэй телевиз учраас гадны контентыг нутгшуулнахээс илүүгээр редакторд өөрсдөө шинэ нэвтрүүлгийг бодож олж өөрсдөө бүтээдэг юм телевиз. Үнэхээр гайхалтай. Тэгээд тэр цэцмэ танаа тоны бол үнэхээр буянтаа сайхан нэвтрүүлэг. Олон залуучууд тий энэ нэвтрүүлгийг хийж олон айлд хонж олон хүмүүстэй 5 үг сольж нэг хоносыг айлчин нэг ном шиг байгаа шүү дээ. Яг нэг ном уншсан юм шиг байдаг. Тэгэхээр буянтаа сайхан газар тэгээд энэ бүхэндээ л хүндэтгэл үзүүлж бид сайхан цуглаж байгаа. Түүнээс биш яг тийм мундаг юм хийцэндээ тий. Тий одоо энэ одоо та гурийн донд би суучаал явахтай одоо мо төрөө энэ өндрөөс эргээд харах нэ гэдэг юм байхгүй шүү дээ. Тэр нь бол тэгэхээр чи яг тэрмээрээ л гоё байгаа. Тийм. Тэгээ би бас нэвтрүүлэгтэй холбогдсон түгөө ярих. Яг тийм. Одоо ярив да тий. Би нөгөө 2017 онд нэг 3 найзтайгаа нийлээд нэг Европ руу нэг аялчихгүй юу? Европ руу аялаад тэр чи яг хүний 2 сая төгрөгтэй ингээд дөрвөлээ. Тэгээд нэг жижиг нөгөө Primo гэх машинтай дээрээ нэг зав тавьчихсан. Тэгээд Парис хортол аялчаад ирэхгүй. 8 дугаар болголоо. Тэгээд аль телевизэд өгөх вэ гэж байгаа. Ер нь энэ аяллаа нэвтрүүлгүүдийн анхдагч чинь бас манай 25 штэ тий 55 хуруу гэдэг ингээд үргэлжтэй аялгээд явдаг анхны одоо юм гоё таны мэдхүн нэвтрүүлгийг бас гарааг нь тавьж исэн. Яг тэр нэг 4 дахь дугаар дээр явж исэн чинь алтаа захирал чамайг дуутчихна гэхгүй. Бага чи нэг авах. Би шууд үгүйчихсэн. За шууд би үгүйчихсэн гэхгүй. Наа чи бол одоо нэрээ яг хүний контент одоо ингээд нэг хүнээр ингээд хүрцсэн байгаа. Энд дээр чи ингээд яг одоо ингээд алтан түрүү гэдэг хүний нэр одоо ингээд яригдчихж байгаа юм дээр би орохгүй. Тэгээ хүн чинь ингээд нөгөө нэг яг ингээд аюу хэцүү байдаг шүү дээ. Одоо ингээд зовлонгоо хийхээ мэдөө. Яшиг уурдаад байгаа. Сонсч. Тэгээд бас яг ингээд нөгөө нэг орхонд яадаг шиг шууд за чи зүгээр наадах аялаад байдаг туршлын дугаар хийгээдэг чи гэдэг. Тэгжсэн аа. Гэхдээ чиний туршлын дугаар тэнцсэн юм байна шүү. Минийх тэнцээгүй байна шүү. Тэгтэн ерөөс намайг шууд ихний айл. За ерөөсөө одоо айлууд чи овоорцсон. Одоо зүгээр чи шууд явах гэдэг. Шторк солиол тэгээд шууд бүлгдэг байхгүй. Юу ч мэдэхгүй зэ. Заалаа. За одоо явъя гэдэг. Тэгээ хамгийн сонин миний хамгийн анхны хонсон айл Бацуу гавьдаг байхгүй. Тэгээ тэнд нөгөө инрэл дүү байсан шүү дээ. Сувда гэдэг нэг найз охинтой олсон. За. 20 эцтэй. За. Тэгээ тэр нь зохич юм уу? аха тэр ингээл яриад байнга ингээл уцтаал явдсан чи яриад яажсэн чинь нэг өдөр тэрүүгээр нэг сонио зурагтаа нэг сонио нутгаа аялгуугаар За. нөгөө нэг сувдагийн хоёр нэг залуу хоёр үнсэлсэн байна л та. Хэмбэ бүр нүрээ таг ингээд бүр газар ингээ өвдөглөөд ингээд бүр ингээд соцсон шүү. Тийм үү? Аха бүр ингээд Яагаад гэсэн юм бэ? хардахгүй юу? Хардаад байгаа юм уу? Аха имээ шургаас игээд За. найз залуутай болцсон гэхээр би бүр хайцсан. Тэгээ одоо чи зүгээр үү? Зүгээрээ тэрнтэй тоогоод ч юм байхгүй. Одоо сувдаад хандаад үг хэлээч. Үг хэлэх ямар ч нөхцөл байхгүй. За одоо би жоо хөдөлгөр хамаагүй тэгж ярьж болохгүй. Түрүүний алтан дөрөв хэлдэг шиг
Яг нөгөө нэг гадны контент нутагшуулах гэхээсээ илүү тийм дотоодын контентийг одоо брэнд болгох тал дээр бол манай 25 би бол одоо бест гэж бол боддог шүү дээ. Тэ? Тэгэхээр бас сайн контентуудыг үйлдвэрлэдэг байхгүй 21,000 байна. Танаад хооны байна. За одоо өшөө одоо Монголд Монголны тэр чинь Герман Монгол, Япон Монгол ер нь нэг удаа тийм энэ контент гих мэдчлэн ийм үндэсний контентуудыг манай 25 бол бүр хүмүүст ингээд бүр хүлээн зөвшөөрөгдөх ингэж хийсэн ийм сайн дагуу талтай. Тэгээд би бол энэ том одоо айлын энэ одоо нэг өрөө штэ. Танаад хооны гэдэг чинь нэг өрөө байгаа шүү дээ. Энэ өрөөнд бас нэг хаалган татаад орсондоо багаан гэсэн ингээд орон зай байгаад нь би бас айгүй өөртөө баярлж чадах байхгүй. Надад бас ийм том хэмжээний контентийг ингээд хөтлөх юм боломж олцсон бол ер нь бол одоо ингээд нэг контентийг нэг хүн одоо хөтлөнө гэсэн тийм дүрм бол байхгүй шүү дээ. Тийм байхгүй. Энэ дээр ингээд цаг тухай бүрдээ чи одоо аялал жуулчлалын менежер мэрэгчлээ хүн сэтгүүлч мэрэгчлээ энд бүр жүжигчин мэрэгчлээ гэх тээ. Ийм залуучууд ингээд нэг нэвтрүүлэг дээр бид нар ингээд 15 жилийн турш ингээд ажиллаж байгаа. Тодорхой хэмжээний хугацаагаар тээ. Тэгэд ингээд бол бид нар мэдээж өөрсдийн гэсэн тэрний хэл дээр нөгөө айл болгоныг ном гэдэг шиг те бид нар бүгдээрээ өөрсдийн гэсэн нэг юм өнцгтэй өөрсдийн гэсэн нэг юм өнгө аястай өөрсдийн гэсэн өөрөөр тийш тэ ертөнцтэй байгаа шүү дээ өөрөөр алтаахын одоо хэлжсэн шүү дээ орд нь бол энэ танаа тонч юм бол нэг айлдаа эргэж очихгүй ингээд үргэлж шин түүх биччихдэг юм байна онцлогтой те тийм болохоор ингээд айл болгон нэг түүх нэг ертөнц нэг өнгө төрх байгаа тэр болгон руу ороод гарна гэдэг бол бас нэг юм өөр өнцөг өөр амьдрал өөр хүнийг харуулна гэдэг чинь бол энэ нэвтрүүлгийн гол онцлог юм байгаа шүү. Тэгэхээр энүүгээрээ бол энэ нэвтрүүлгийг давтагдчихгүй. Тэгмээс энийг бол хэн хийж ийн хэн яаж ийн гэдгээр бол чухал биш. Гэдэг л энэ л өнцгөөс бас үзэгчд маань ер нь хараасаа гэдэг нь бол зүг тийм ээ. Шинэ анхны санааг нь алтайх битэр болсон гэж өмжилж болохгүй байхгүй. Яг үндэ энд чинь цэцгэн маягчийн санаа өртлөө байхгүй. Цэвэрлэгчд манай цэцгэн маягчийн санаа өртлөө байгаа. Жолоод зориго ахын санаа хүртэл явж байгаа. Энд чинь айлд ороод ийм шүү, тийм шүү. Энийг ингээд өмчлөөд байх ямар шаардлага байхгүй. Харин 25 дугаар сууг телевиз залгамж халаа сайтай телевиз юм байна гэж гол нь. Тийм. Түүнээс биш одоо хүүхд сургалтаа ч гэсэн одоо хэдий болтол айл тонох тийм үстэй бас ер нь энэ чинь ингээд олуулаа энэ нэвтрүүлгийг бүтээх хэвээр 25 тэр залгамж халаа сайтай анхны чөлөөт хувийн ардчлан телевиз учраас хүний нөөцийн хувьд ерөөсө тасраагүй гэдгийг илэрхийлэл мөн л гэж ойлгодог би. Тэгээ 25 бол бяртаа сайхан. Тэгээд улам хүчтэй давхаасаа үргэлж дурсаж те бодож явдаг. Тэгээд одоо ч ингээд тууруу тусгаар байгаа тустай байгаа ч гэсэн ингээл юуны вижнийхээ 3 дээр тавихаар бас л сайхан штэ бас. 25 мэдээний хийж таргыг сонсох ч бас ганцаа бол баг уйлдаг байлгүй бол. Нэг штэ анх анх 2003 онд би чинь 25 дахь сууг телевизэд анх орж ирсэн. Одоо тэрээр одоо бодох нэ бас нэг төр алтан дөрөгийн хэлдгээр хийчи бүтээчи те. Бас нэг зориг л байна. Өөр юмгүй бараг л хийцээ тэгээд нэг жоохон сонсцсон нөхөр те. Яг үннийг хэлэхэд те. Тийм нөхөр одоо залуу настай. Залуу хүн тэгээд яваад орсон 25 дахь сууг телевизийн хаалгыг татаж ороод алтаахтаа анх уулзсан. Анх уулзаад би 25 дахь сууг телевизэд ажилламаар байна гэлээ. Дипломоо үргэлжлүүлсэн орсон юм аа. Талтаахын сүүлийн үед нэг сошиалар цацагдаадсан нэг бичлэг байдсан шүү дээ. Тэ? Хэдий диплом байсан ч гэсэн чиний энд юу ч байхгүй чи хинч биш шүү гэ тэ. Яг л ерөөсөө тэр миний амьдралд бас хэрэгжсэн байхгүй. Ингээд уулзсан харж яснаа. За чи юу чадах юм бэ? Тухайн үед чи яг та нэг залуу нас тэ. Нэг зориг тэ. Нэг юм мэдэхгүй. Юу ч чадахгүй. Юу ч байхгүй. Тэгсэр нэг том аймт тэ. Нэг л том пэдгэр амтэн те ингээд зогсвол. Гоо бараг юм чадчих тохоо юм ярих гэдэг юм шүү. Тэгээд алтаа хөрх юм харж хагаад занаашэр гээд дагуулчаад манай Авиан Баатар гээд тухайд мэдээний албаны дарга байсан. За энэ залууг нэг шалгаадах гэлтгийсэн. Тэгээд би анх орж ирсэн түүхтэй байхгүй. Энэ сайхан хамт таланд ороод тэгээд 25 цаг телевизтэй би өмнөж орсон. Хэвээ ганц 25 дал явсан шүү дээ. Бас нэг өөр телевизийнхэн маань тухайн үед бас хэдэн жилийн дараа ч үлээ бас ярьж хөөрөөд ирээч барайч гэж хэлсэн үе бас байдгийн яхаа. Тэгэхэд л би тэгээ нөгөө 25 тагаал тэгэл хөрхөө орсон те. Орсон тэгээд энэ дээр дуусах гээл ингээл явж штэ. Тэгээ одоо сүүлийн үед харин нөөрхийн
жоохон телевизэн салбараас жоохон хөндөрчөөл. Тэгээд хувийн амьдрал те бас нэг 40 төгсөж чинь те. Ингээд явж байна да. Бас хэдүүл гадаадс жоохон сэрэг хүн байна. Тэ? Юу муу авчирсан бол хувцлараа жоохон зузаалаад тэгээд эргээд жоохон сууж буаал идэггүй. За. За оройн хоол. Хоол давгүй нөө. Чаар сайхан хоолтой газар нөө. Таалж байна. Шүлүүл сайхан байна. Таалж байна. Өөрөө хэлсэн юм шиг. тий дандаа ерөн зүгээр гэхдээ айл тонч хоол хийлгэж идсэн хүмүүс энэ өөрсдөө нэг хоол хийж идэх байсан юм уу ер нь Харин бас тий. За одоо тэгээд ямар энийгээ болоод хоолоо хийгэлтэй биш. хоол хийвэл одоо Дөрүлөө хоол игээд нэг мартчихгүй намрын их шиг. Хоолыг бол ер нь хийчихнэ сте манайхаа. хин Тэ? Энэ нэвтрүүлэг маань ингээл айлд орохоор ч ер нь айлууд маань хөргий тэгэл өнгөтэй өдтэйгөө өмсөөл одоо хамаг сайхнаал барьдаг шүү дээ тий. тийм Тийм хамгийн сайхнаал барьна. Айл болгоны хоол бол сайхан. Айл болгоны хоол бол амттай. Зүгээр яг хамгийн зур сонирхолтой орчинд идсэн гэвэл бас тий. Би тэр бүр нөгөө увсын үүрэг нуурын цаадлал руу байгаль хамгаалагчтай хамт иргэвслийн нөгөө амьдардаг нутг руу камер тавих гэж ахлахад тэндээ очиод камера байрлуулж чагаад тийч чинь бүр баг айл очиж тусдаггүй. Тэгээд бүр ингээд амар том сайрын дундуур явсаар хагаад машин явж чадах газараа тул зогсоод тэгээд цаашаа хаа хэдгэлүүдээр явган яваад тэнд очиод харин тэр цай хоол хийж идэх бол бас яг нэг нөгөө эр хүний хувьд ч гэх юм уу тий нэг байгальд хийсний ч гэх юм уу хоол цаныхгүй амттай тийм гоё санагддаг. Би бол нөгөө одоо 2 дахь дугаар нь асяахын талигаж асяахын тоож байхдаа би тэр хоол хийсэн. Хоёлаа өөртөө. Манай хүн чинь нөгөө нэг тэр үед нэг кино гаргацсан. Зөвшөөрөхгүй байхад нь би чи хүчээр давхиж очиж байгаа. Бүр тайзан дээрээс нь буулгаж гэрт нь хоног шалжаагаад онсон байна. Бодтоор тэгсэн чинь асяах гэхлээр хоол хийж байгаа л давс хийцэн байл л дээ. Би тэрийг мэдэхгүй. Хоон юм гэрчиж байгаа л буцаж иргээл маа давс хийгээл буцаал ирсэн асяах дахиад амснаа дахиад давс хий. Тэгээ бид тэр нэг давс хийчихээ тэгээ баахан ярьж байгаа л за хоолоо идэ гэж хоёлоо хоолгосон. Мангарх давстай. 아니 사학이 이제는 저기서 애기 아무스 Давс мөбүцтэй. 무비스데 Мөн байна. 아저 더하디고 또 에이씨 막 тухаа зүгээр. Махан болсон байна. Жохон шоромдуул болчтой хоёлаа. За одоо тэгээ чи өндгөн дээр шатаа. Одоо Танайд одоо амьдралаас хамгийн баяр жаргалтай юу гэж одоо бодвол охин төрөхөд л Нөө тэгэлгүй яах вэ? Одоо шарах нэгэд өгч одоо тэгэл одоо чи царай муудаж гисэн миний охин шүү тэгэл бодгаад. чи миний охин шүү дээ. Чи одоо миний охин шүү гэж бодгоос тэгээд чинь Охиноо харж л өдөр болгон ганц шагалыг юм тийм шүү дээ. Энтэйгээ наалаа гэж аасан тэгээд бол байгаа шүү байхгүй. Хүн ер нь би юу гэж боддیں۔ Нэг амьдрал таа. Нэг амьдрахнаас амьд явахнаас нь даа. Нийх ихтэй хөрөнгө мөнгө чинээ байшин байлаа босгоол юм эсвэл зүгээр нэг хөшөө дурсгал хийгээл тийм ээ тэгээд үлдэх юм нийх хүний сэтгэл үлдэх нь юу бол гол нь нэг хийсэн юм нэг яригдах юмтай дуурсагдах юмтай байх хэрэгтэй юм л гэж боддоо шүү дээ тийм ээ гэхдээ сайнаар Ер нь ингээд айлд ороод за ингээд тасралтгүй зураг авахгүй шүү дээ. Тэ? Энд чи айл чинь яг ингээд одоо үзэгчд бол яг хөдөлж байгаа нэг хүн яваад байгаа бол цааталтаа ихэ зураглаач байгаа, жолооч байгаа тий. Ингээд доотлол нь 2 3 хүний бүрэлдэхүүнтэй очиод хонж байгаа шүү дээ. Тэгээд ингээд зураг аваад дууснаа. Мундах болноо. Ер нь айлууд яаж юм задлж байна уу? харин ганцаал хэлнэ те Шударгаараа. Тэр хаад гэсэн энэ ч гэсэн сайхан газрын сайхан бүтээн байгуулалттай тийм ээ энэ сайхан газраас тэгээд энэ за айл тийм байна. Задлнаа. Чүдөө нашаасуу. За зааны хацаар татхан ч байна. За зарим нь ойдгоод за маргааш нь ажилтаа юм чи миний дүүнэр гээд ингээд хөндлөх юм ч байна тийм ээ. Зарим нь бол манайх гоод айлын годоод байна, үдийн годоод байна, эцсийн годоод байна гээд ингээд ихэрдэг юм ч байна. Янз бүрийн хүн байна. тий айлын яг тэр нөгөө нэг юм задлах чинь Нэг юм задлах чинь. Тэгээд ихэндээ бол би чинь баг өөрөө юм өөрчилж очдөг гэсэн шүү дээ тий Тийм байх. андатагаа ирлээгээд өөрөө юм өөрчилж очдөг тэгээд тэр чинь эдэн эзнээ танихгүй гээд Тэгнэ. ямар ч тэгнэ.
ясалгаж 3 татна. Тийм тэгээд зогсно. Айлт бол тэгж архитаж үзсэнгүү. Зүүн хараад харин би шимээ арх уужгаад одоо энэ зогсож байгаа нацгаав дээр. Тий. Зүүн хараад шимээ арх уугаад шимээ архаар шахуулаад. Тэгээд тэр чи хөдөө. Тэг шимээ арх чинь тап гэ байхгүй болчихсон юм лээ шүү дээ. Зүгээр сайхан орж байгаа л Зүгээр ингээд уушрал тап гэ байхгүй. Тэгээд шүн ингээд сэрэг жоо хатаач бүр хэцүү тий. тэгээд яснаа ёо би хармаар байна гэдэг. Шимээ арх аюултай юм билээ шүү дээ. Тэгээ ер нь тэрнээс хойш би шимээ арх юм ууха болсон. Ер нь тийм татаа биш л. Одоо жишээ нь техникийн төрөл амар болсон байна шүү дээ. Урд нь бол жишээ нь ингээд нацгаа битэр чи явж хахад одоо нөгөө шавар хатаадаг гэрэлтэй тий төмөр замаас хатаадаг билүү тий замаас хатаадаг нэг шар гэрэл чинь тий тийм гэрэл. тийм нөгөө 1000 гэрэл тийм ингээд тусгадаг тий. Тэгээд ийм урт кабелтэй микрофонтой микрэл нөгөө кабелтэй тий. Гудамжаарч нөгөө танаа тоныг чинь хоёлоо орооцолтолгүй гэдэг. Хүн тэнд чи одоо нэг хүн энэ барьж идэх гэж байгаа юм шиг л хүн дүргээгэл анх бол яг танаа тоныг хийж яхад хүмүүс их цугтдаг байсан. Би танаад очиж хамж болох уу? Болохгүй. Өнөөдөр би танаа тонж болох уу? Би одоо ингээд ажилтай. Би бас өдөөсөм чөлөө авчаад тэгэл явж байгаа. Одоо ажил руугаа явж байна. Одоо юу? Би бас одоо энэ өнөөдөр ажилтай байна. Болно шүү дээ. Өнөөдөр явъя л та. Би сайн мэдгүй юу гэсэн үг. Болох уу? Танихгүй л нэж чадах юм. Ганцхан зүйл. Ганцхан зүйл шүү дээ. Болохгүй хаа. Чи таньчих юм? Арайч ийг байх. Гүн яаж юм. Боломжгүй. Баярлалаа. Дараагийн дугаар танаад. Магадгүй танаад ч магад. Ерөөсөө танаа тоны. Юу яриад байна? Юу яриад байна? Эмэгтэй хүн бол бараг яагаад хүнд оромжлох гээд байна гэдэг юм аялтай. Эсвэл танаа тоны гараад ихсний дараа бол хүмүүс айгүй эргээр хүлээж авдаг. Зарим хүмүүс бол учир шалтгаанаа хэлдэг, ажил явдалтай хэрэгжилдэг, хонуулах албатай биш шүү дээ ер нь бол. Айл бол хонуулах албатай биш. Тийм техник байл одоо ч тэгээд ингэртэй мик зүгэл ингээл амар болчихлоо хөгжөөд байгаа ч тийм улам л гоё хөгжөөд. Хөгцсөн үед чи хөтлөө сайхан байна. Хэцүү үеийн хүмүүст дөрвчээд хөгжсөн үед нь өөрөө яа сайхан байна. За тэгвэл одоо хэллээ та нар. Айлт хонолгүй. Яг гараа өргөч. Үзэгчтэй морьсон хүмүүс гараа өргөцгөө. Ариг. Хин гараа өргөч. Би бол шудраг хідээр гараа авчихсан. Юу гэж хэлэх вэ шудраг нь? Гэхдээ яг хөө бас нэг тийм нөхцөл байдалтай таарад тэгээд одоо жишээ нь за нэг айл тонс юм зам цагтаагийн төлөөтэй тэргэд ингээд онцох газар бас айгүй хэцүү тэгээд бас нэг өвчин зовлонч байгаад ингээд тэнд айгүй хэцүү нэг нөхцөл байдалтаас тогнуур тууссан юм аа. Тэгээд ерөнхийдөө заа уучлаарай. Уг нь хонох хэвээр тэгээд уучлаарай гэд гараа авцуудаа байгаа. Тэг өглөө нь яасан. Тэгээд гараа дууссан. Тэгээд дууссан. Миний хувьд бол энэ чинь сая ковид гэдэг айхтар юм чинь бол ерөөсөө сүүлийн дугаарчдыг бол ерөөсөө хонуулаагүй шүү дээ. Тэгээд хамгийн түрүүнд 2 тунгаа хийлгэж гисэн. 2 тунгаа хийлгэсэн бичгтэйг. Зурглаачийнхаа 2 тунгаа хийлгэсэн бичгтэйг. Үүдэнд орохдоо техник болон юмнуудаа хамгийн түрүүнд хариулах чинь камернуудаа. Тэгээд өөрсдөө ороод хариулгаад тэнд чинь бол яг хоны гэж бас энэ чинь тим амар дураараа гэж болохгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд за зочлоод явж байгаа маа бид нар гэж хэлээд тэгээд ерөнхийдөө сайхан зайгаа аваад ороод гараа явсан уу? Хийчгээд явахаас шарахгүй. Тэр бол бүр нэлээд хэдэн дугаардаг юм. Тэгин. Алтан дөрөв үед яасан. Надад бойл хитэд би байгаа юм. Тий, тэр нь ямар үе гэхээр нэгэн л телевиз учраас сонгуулийг бид нар таарч чаддгүй. Тэгээд 2008 оны сонгуульд ирсэн ма 7-т 3 айл тондог байлаа. Маргааш нэрж монтаж байна. Айлдаа хонно, монтаж байна, айлдаа хонно. Зарим тохиолдолд хорохгүйгээр гараад гэхдээ тэрийг би одоо яг өмнө хэлчихэж штэ. Оройных нь хөшгийг татаад. Өглөөшг нь болгоод гэрэлтэй сонгуулаар хонжсэн тохиолдол байгаа. Гэхдээ сонгуулийн л түүнээс биш зүгээр урд нь танаа тоныг хийж мэж яхад бол нөгөө хонжоогоо айл өглөөн нь босоод тэнд түчгэнж явах
хүүхдүүд нь цэцэрлэгтээ явах чах тэр уур амьсгал өөр хамгийн болжтой байдаг. Тэрийг хичнээн орой аваад хийжсгүй амьгүй шүү дээ. Амьгүй байдаг. Сонгуулиар нэг ганц хоёр тохиолдлууд бол байгаа. Минийх ч юм бол 4 дугаар тэгээд 3-т нь бол хонсон. Нэг нь бол нөгөө гүний уурах учраас хонох боломжгүй болоод. Тэгэхээр яг бодитоороо үннээрээ л явсан. Бид нар бодитгүй үнэнгүй хүмүүс юм байна л да. Би нэг ганцоогийн нэвтрүүлэг юусэн мартдаг юм. Тэр нэг танаад очиж ихэд нэг эмээгийн гэрэн шатсан байдаг л яадаг. Тэгээ чи яагаад тэнд хонохгүй буцсан юм? Эмээтэй зүг ингээд хөрх юм уу? Бицрийн өмсийн цэвэрлээд хамтдаа ингээд тэр мөө хөрхий эмээг төвшөөд тонохгүй яасан чи. Нэр нэг тохиолдол байдгийн Шараатанд одоо Баянзүрх дүүргийн хажууд нэг түүц ажилладаг гэсэн эмээ. За. Тий, тэр эмээгэнд очиод очсон чинь гэрн шатсан. Гэрн гэжтэй одоо нэг шавар байшин байсан юм. Бүр очиход ингээд дүрлжсэн. Дүрлжсэн юм бүр. Шатаад тэгээд онторцсон байсан. Тэгэд яг нөгөө ах дүүнэр нь өөр хүүхдүүд нь ингээд зөндөө хүмүүс. Зарим нь ингээд уйлах нь уйлаад ингээд байж ирсэн. Затхан юм хоожлаар одоо аяга зүгээр урд нь хайдад ийм тохиолж байгааг болохоор юу ч ярьж хэлхээч мэдэхгүй шүү. Ямар ч юм хүн амьтан эндэг остааг үнд яамадаа гэсэн бодолтой байна. Тийм ээ тий. Зүгээр. Би сайхан хүүхдүүдтэй миний хүүхдүүд дор нь янзч. Насаад браа энийг барьсан байхгүй. Тавра тоосоо. Хэрэггүй байж тээ ингэ шатах. Эмээ бол хөрх юмтан гайгүй байсан юм аа. Тэгээд дараг буюу бидний зовдон дээр чи яах гэдэг их гэдэг ингээл бас тийм байж. Бас айгүй байдалд орсон юм аа. Тэгээд тухайн үед чинь тэгээд нэг сэтгэл зүрх татвал тий. За гэж ингээл бас гараа явсан нэрээ бодхол байна. Тааралд ингэ санагддаг. Одоо ингэ тийм байна. Одоо ингээд залуу айлууд очиод хончингууд залуу айлууд бол ингээд за гэр ихнэр хоёр хоёулахнаа ч юм уу те. Эсвэл ингээд хүүхдтэй энэ 3 4 лээ гэл ингэждэг. Ингээд маш өндөр настай, нутаг орондоо хүндтэй ийм айлд очихоор тэнд ингээд айрам ажиллаж идэгтэй хардна. Айгүй хэцүү. Ингээд бүр хэцнээ хүүхд чухд нэрцсэн юм ингээд бүгд дээр өөр явдаг ингээд бөндөрнөл ингээд за одоо тэрийг яах вэ? Энийг яах вэ? Тэрийг ингээд бүр ингээд айлгч бас арайч хөндрүүлж болох шиг тий. Түрүү ингээ хоол ярьж илаа. Миний мартдаггүй хоол бол тараншаанд идчихсэн дотор гидсний хоол. Тэр бол хэцүү хоол. Яг олон сайхан хоолууд байгаа. Гэтэ зүгээр ингээ мартдаггүй хоол нь тараншаанд амжихад идсэн тэр хүүхдүүдтэй тий. Хүүхдүүдгөө тараншааны нөхөр байсан шүү дээ тий. Тий Эрдэнэтар гэдэг одоо нэг нь одоо бол тэр сайхан явж байгаа гэсэн тараншааны санаад байсан. Тий. Гэхдээ нэг хэцүү айлууд байдаг. Хоноход миний одоо хонсноос хамгийн хэцүү айл бол одоо алтаах их байна. Чөтгөө тастад онгон хүлэгмээ. Төсөхгүй алдууч оджээ. Натаа ярихгүй юу? Үгүй эхлээд гэр. Сайн алдах. Юу гэр ороогүй нэ. Тосны занаас идэв шүү дээ. За. Юу өнөөдөр манай өргөн бичиг паналт чамаг ирнэ гэдэг айл эдийн манайхан мессеж өгөх. тийм үү. Усан дороод хувцас солиод үсээс асуулаад бэлтчихлээ шүү дээ. Тийм үү. Манай өргөн төлөө албаар нь уулзаад өнөөдөр алтаа ханд нэг очиод тоноотгооч гэсэн. Өнөөдөр нэг төг болохгүй ороод унтчихийдэх хөө. Өртөөс мус унтж байгаа юм надаас. Тийм надаас ч бас сайн гайгүй нэртэж байгаас. Би бас танад ихтэй бас өөрийгөө бэлдсэн даг давуу систем өмсөөд энэ төр. Өнөөдөр ороод унтчихийдэх хөө. Нэг төг болохгүй. Хамаа. Тийм. Би ч өөрөө сурвалжлагч байсан. Зөндөл гэр оронгүй газар зөндөл явж хонжол байлаа шүү дээ. Монгол хэл үзээс гисүүлээд. Тэгээ малгай тавьбал манах гэл. Би бол яг үн шүү дээ. За тийм юм тэгвэл ямарсан зорьсоор бүтлээ. Орд унтчих. Хутлаа тайлчих. Дараагийн дугаар танаад. Магадгүй танаад. Танаад ч юм магадгүй. Ерөөсөө танаа тоны. Алтаах авраахын тухай би зүгээр авраахыг бас дурсан нэг юм ярих гэсэн. Алтаах өрөвчтэй айлдаа явах гээд өнөөдөр үдээ сайхандаа явна гээд. За 25-аар тэр чигээр ингээл яригдаа. Тэгээд авраах тэр мэдэн дөрөв суужсэн. Авраах өнөөдөр хоолоо идсэн үү гэд. Идээгүй гэсэн чи яваад нэг бэлэн гом аваад. Хоёул бэлэн гом авраах тий. За тэгээд би хажууд жишээ шаардлагын ажлын дэлгүүрлэл очиж бэлэн гом авчаад
өстөр ингээ бэлгэн ам ивжсэн. Алтайх өрөөнөөс гараад ингээ мэдээний юм аян коридор байдаг шүү дээ. Тэгээд тойроод нэг сонины ширээ байдаг да. Одоо би сайн мэдэхгүй байгаа л. Тэгээд алтайх ингээ яг тэр өрөөнөөс гарч ирэл ингээ алхаад ирэхэд авир ах босоод амаа ирчаал яг өөдөөс нь алхачаа. Тэгээд алхаад за сайн сууж байгаарай. Тэгээд алтайхад гэж. Тэгээд холоос ингээд хоёр гарны ингээд явуулдаа ирээд тап гэдэг урж байгаа гал. За сайн өрөөг. Ардаа санаа зовлтгүй шүү. Тэр чимийг сонсчоод би тэр хоёрыг харчаад яа их надад аюу гоё сэтгэл төрж ирсэн. Тэр хоёр ирэх хүн энэ телевизийг босгох гэж те. Стол байгаа юм хувааж те. Хоёр дээлнийх нэгийг хувааж нэг 5 шөлөө хувааж идсэн байлгүй. Галсаагч тэр жагаагч тэр бүгд л тийм байсан баг. Нэгэндээ төшгтэй байх ямар гоё юм те. Бид нар чи энэ хоёр хүнийг харж тэр хоёр хүний өрөөлөг орхоос айж зүхтаж заримдаа те бүр мөнгө зохиулах гэж цалингийн зээл авах гэж орох үедээ орно, орохгүй үедээ тойр зүхтэж гүн. Тийм л сайхан байлаа. Тэгээд одоо ингээд суух гол нь бид нэр ингэж уулзах нь зүгээр нэг танаа томыг дурсаад юм эсвэл нэг мундаг юм хийцэндээ бид нэг уулзж байгаа даа биш те. Нэг хоол идэх гэж үлсэндөө биш. Нэг цэвэр агаагаар дутаж борон хийдтэй болсон дооч биш те. Яг зүгээр ингээд залуучууд бас ингээд нэгддэг гэдгээ бид нар бас харуулах хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ яг биднээсийн дунд их золбоо үний яваад идэг. Нэгэндээ дургууч юм шиг те. Тийм. Юм яваад идэг шүү. Ер нь бол тийм шүү. Тэгээд халзуулагдаа эсвэл хоолой найс юм шиг те. Ганцхан дургуу алтан дөрөв ганцаа дөрг. Тий. Яг одоо клиент ганцаад дургууч юм шиг те. Эсвэл одоо хийж байгаа луяа дургууч юм шиг те. Юусо тийм юм бол гулмаад хүмүүс чинь ингээд тэр залуу насны юм байж магадгүй шүү дээ тий. Залуу насны хүмүүсийн юм байгаа. Тэгэхээр золбоо үнэн явдаг учраас залуучууд бид нэр ийм байна шүү гэдгээ 25 даа зүгээр тий ойлгуул хүмүүс л хийлээд нэг тийм байх. Түүнээс хүмүүст ойлгуулах тийм мундагч хүмүүс бас биш дээ. Ер нь бол тий. Тэрийг бол сайн ойлгуулж очихлох хэрэгтэй. Тэр чинь тэгээд гоё дурсамж сэргээ сайхан л 10 хэдэн жилийн өмнөхөөс сайхан залуу нас санагдаал. Тий. Ястаа юу л юу хий гэдэг нэг юм омглон зам маань байсан маань бодогдолох сайгүй дурсамж сэргэж байгаа байхгүй. Тийм. Тэгээд бас энэ үеийн алдартай хөтлөгч нартай хамт мөр зэвчсэн суугаад аваас их баяртай байна шүү дээ. За зүгээр. Хэрвээ өөрсдөө хоол хийгээд байх байсан бол луяа чи хийн шүү. За яагаад Шууны багна гэдэг шууны галаа манжаага насараач байгаа гэдгээрээ тий. Насараач хийж авах. Насараач чайныхаа дээжийг Насараа тий. өгөөд тийшээ. Тий би чи их настай штэ. Би бараг дүүн баг шүү. Тийм үү? За. Та тэгээд залуучууд маань бяртай ирэмгий. Тэ? Үнэнд гүцэгдэж, үнэн зүгдэж байгаасай л гэж тий. Тэглэг байх тий. Тий хамгийн гол нь танаа таны нэвтрүүлгээ маш сайхан гоё болгоод өргөжүүлээ тийм ээ. Ингээд алан түмнээ баясгаж яваарэ гэж бас танд ерөө хүсмээр байна. Биднийг олон жил баясан гэж бодож явдаг юм шүү дээ. Асуугаарай. Мэдээж орон бүтээл гэдэг чинь өөрөө багийн ажиллагаа шүү дээ, тий. Чи яг нэг хүн гарцаар гараад ямар бүгдийг хийчих биш. Тийм шүү дээ. Тэгэхээр бүгд гард нь маш том фронт байдаг. Нэг нэвтрүүлэг, нэг уран бүтээл, нэг контент хүмүүст хүрэхийн тулд хичнээн хүний цаг зав, хичнээн хүний хүч хөдөлмөр гарч идэг вэ гэдгийг бас үзэгч олон маань сайхан ойлгодог тий. Ийм л байгаасаа гэж үздэг юм болохоор нэвтрүүлэг дээр бол хөтлөгч гараад яриад боловч яг хамгийн гол хүмүүс чинь одоо зураглаач эвлүүлэг одоо нэвтрүүлгийг унгаах уу аврах уу гэдгийг бол зураглаач эвлүүлэгч хоёр шийдэж. Бид бол яриад байдаг тий. Бурууч яриад хамгийн гол хүмүүс чинь энэ хүмүүс хэвгүй. Тэгээд нэг уран бүтээлчдийн ар гэрэн дээрээс тий ойлгодог бас их баярламаар юм шиг байгаа шүү дээ. Тийм шүү. Одоо цаг найргүй ажил واخхгүй юу? Бид нар ажил чинь тийм ээ. Айл тоныг хэр гэр бүлээ хийдүүлж юм да. За ер нь бол Ясээгүү асуулт энэ дээр бол айгаа баттай хэлнэ. Ер нь бол айгаа баттай Тийм байсан. тий. Би айгаа баттай хэлнэ. Тий. Ер нь би ч айгаа тийм бас гэр бүлсэг хүн байхгүй юу? Тийм байдгүй л та гэж. Тийм ээ. Гэр бүлсэг хүн танаа тоныг тонох хэрэгтэй л доо. Ер нь бол тий. Тэг гэр бүлтэй болсон амьдрал тэгшэрсэн мань мэдтүүд одоо тийм юм бол сэцвэштэй тийм ээ. Залуу наснд одоо яаж яаж шиг сайхан насчтай. Гэхдээ хүмүүстэй л ярьдаг өстэй. Танаа тоногийн хөтлөгчнөр бол ерөөсө гадуур хонох бийцтэй.
ийм одоо ерөөсө цорын ганц гэр бүлтэй ирчүүд байж байгаа маа гэж. Яа бас уу. Чи бүр хон гэж явуулж байгаа юм. Тэгээ танаа тоны хийхээ болсноос хойш би ажил дээрээ чонцдох байсан. Хэцүү маань ажил дээр чонцдох байсан. За хүний амьдрал гэж баялаг сайхан юм аа. Тэгээд өнөөдөр танаа тооны нэвтрүүлгийн одоо хөтлөгч нартайгаа уулзаад бид бас нэлээд сайхан буу болоод дурсамж сэргээд үнэхээр сэтгэл сайхан байна. Одоо 10 хэдэн жилийн өмнө одоо энэ сайхан нэвтрүүлгийг хөтлж байсан энэ сайхан дурсамжиндаа эргэж очиод бас залуу насндаа бас эргэж санаад их сайхан сэтгэл төрж байна. Тэгээд ийм сайхан нэвтрүүлгийг бас анх одоо хөтлөх саналыг тавиад бас тодорхой хэмжээнд 3-4 дугаарыг хөтлөөд 25 гэдэг телевизийн гал тогоонд чанагдаад хүнтэй харьцах бас айлд орж тэр хүнийг хүнлж харьцах гэдэг энэ сайхан бас нэг жижиг сургуулийг төгссөн мэт одоо санагдаж байна. Тэгээд ер нь бол 25 дугаар телевизийнхаа одоо энэ хамт олонд 25 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээ ер нь бол сайхан байна л гэж хэлье да. Хамтран зүтгэсэн нийт уран бүтээлчд маань байна. Зурлагч нар байна. Матач найруулагчд маань байна. Дууны найруулагч гэдэг, эфирийн найруулагч гэдэг ярил зөндөө хүн байдаг юм аа. Тэд үзээ ардаад ганцхан хөтлөгч хүн гардаг болохоос биш ард нь 10 20 30 40 50 100 хүн ажиллаж байдаг юм шүү гэдгийг бас та бүхэнд хэлэх байна. Тэгээд ар гэрийнхэнд нь бас баяр хүргэмээр байна. Ойлгодогт. Цаг наргүй бас асар их хүнд ажил шүү. Зөвхөн өөрийнхөө төлөө биш, нийт ард түмний төлөө ажилладаг ийм ажил. Ард түмэнтэй бас нэг айтаахан нэг нэвтрүүлэг хөргөчи. Бас нэг жоохон баясгах чи. Юм ухааруулчи, бодуулчи гэж ингэж явдаг хөдөлмөр шүү. Тэгээд энэ мэрэгжилтэй үнэн ч явж байна. Цаашид ч гэсэн олон нэвтрүүлэг контентээр бас уулзахыг бодноо. Тэгээд бидний хэдэн залуучууд маань өнөөдөр нэгдээд нийлээд дахин уулзаад ингээд сайхан байна. Танаа тооны нэвтрүүлгийг нэг ялангуяа миний үтсэн тэдгээр нэвтрүүлгүүдийг бас уурлалгүй гэж хүлээн авч үзсэн нийт үзэгчдэд баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр 25 дугаар сувг телевизийн хамт олон намааг үдий зэрэгтэй сэтгүүлч болгосон. Үе ажиллаж байсан 25 дугаар сувг телевизийн хамт олонд бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэн бүгдээрээ баярлах хэрэгтэй хүмүүс шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Өнөөдөр бидний дунд байхгүй ч гэсэн Авраа ахыхаа бид иргэн дурсаж байна. Балдоржийг иргэн дурсаж байна. Өнөөдөр өрөөндөө хүртэл цонхороо ширтээд редакторын ажлыг хийж байгаа Алтан ахтай хүндэтгэлтэй хандж байна. Өдөр өдрийн 25 дугаар сувг телевизийн ажилчдыг цэвэрхэн орчинд байлгах цэвэрлэгч хүмүүстэй хүртэл бид нар талархлаа илэрхийлэх ёстой. 25 дугаар сувг телевизийн эр бэр нь үргэлж амтагдж улам хүчтэй дараачийн 25 жилийг туулнаа гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд бол их тийм онцгой өдөр болж өнгөрлөө. 25 дугаар сувг телевиз маань 25 жилийн гэдэг бол бас дахин давтагдчихгүй юм сайхан мөч. Дээрээс нь танаа тооны нэвтрүүлгийн маань 15 жилийн дохиож ин үе үеийнхаа одоо энэ нэвтрүүлгийг хөтлж залж явсан энэ сайхан залуучуудтай агаарт нэг өдрийг сайхан өнгөрөөлөө. Үнэхээр гоё. Мэдрэсээ сонсох юм их байна. Сурах юм их байна. Яалтчгүй үнэхээр шилдэг маш хүчтэй монголчуудын үзэг дуртай мундаг том контент юм байна. Энэ нэвтрүүлэг гэдгийг бол бүр ясмахандаа тултал ойлгож байна. Тэгэхээр би өшөө хичээх хэрэгтэй байна. Өшөө хариуцлагатай байх хэрэгтэй байна гэдэг ийм хумсар сууж байна. Тэгээд ямар ч бас 25 жилийн яг бүх одоо телевизийнхаа уран бүтээлч хамт олонд хүргэе. Мөн одоо бидэнтэй хамт байдаг үзэгч та бүхний маань баяр шүү. Энэ баяр бол тэгээ үзэгчтэй бас маш их баярлалаа гэдгийг хэлье. Танаа тооны нэвтрүүлэгтэйгээ үргэлж хамт байгаарай. 25 дугаар сувг телевизтэйгээ үргэлж хамт байгаарай. Бидний уулзалтанд дурсамж ярианд хүрэлцэн ирж амжаагүй танаа тооны нэвтрүүлгийн хөтлөгч Тэнгистэй танаа тооны нэвтрүүлгийн хөтлөгч Улмаада бас энэ баярын мэндийг хүргэе. Уулзахын өрөөл талбай сайхан амраарай.
Явах цаг боллоо одоо нөхөд минь. Тийм ээ. Салыг салсангүй салаа зам ихээр саллаа даа гэж. За. Баярсан сайхан байлаа. Сайхан байна лээ. Маш баярлалаа. Ингээс тэрээр би хамгийн түрүүнд явлаа. За амжилт. За амжилт. Баярлалаа найз. Дор дор ажилтаа тий. За ингээд залуучууд маань бүгдээрээ мордлоо. Тэгээд 25 дугаар суугад телевиз маань 25 жилээ тохиож байгаа учраас одоо телевизийнхаа бүх уран бүтээлчид бүх хамт олондоо баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд ямар ч байсан та тооны нэвтрүүлгийн түүхэнд байсан 6 хөтлөгчийг бүгдийг нь чи бас аваад ирье гэж бодсон боловч зарим нь бас ажилтай төрөлтэй, зарим нь одоо алс солын нутагт байгаа болохоор бас ирж чадсангүй. Тэгээд ямарсан 4 залуутайгаа бол элдвисийнхаа ярилцлаа, нэвтрүүлгийнхаа түүхийг эргэж гоё сөглөө. Тэгээд одоо мэдээж энэ бүхэн бол үзэгч та бүхний юм авъя. Үргэлж хамт байдаг үзэгчтэй маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн хамт байгаарай гэж та бүхнээсээ хүсье. Танаа тооны нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Би одоо ингээ айлтаа хонохоор бас явъя да. Баяртай.